ерөнхий улсын сургууль, ихтэй сургуульд юм үзэж боловсролтой болно гэдэг ойлголт ерөөсөө байхгүй болж байгаа. Би одоо дэлхийн тренд буцаад Монгол руу ирж гинүү гэж бодоод байгаа байхгүй юу? Өнөөдрийн нийгэм шудраг бус байгаа бол эргэтгэж биш байгаа бол таал оролцож өөрчлөн өшөө хинч биш. Одоо өнөөгийн боловсролын систем та нарт тийм ээ сайнаач нөлөөсөн байж магадгүй, сараач нөлөөсөн байж магадгүй. Тэгээ яг эндээс хэдүүлээ боловсролыг үзэн ядч дуусч болохгүй. 2026 он гэхэд бидний үеийнхэн худалдааны салбарын гол худалдаа авагчид болоод нийгэм эдийн засаг, улс төр, байгаль орчин гэх бүхий салбаруудад 5-7 жилийн хугацаанд хамгийн өндөр нөлөөлөлттэй үе болохоор харагдаж байгаа. Nefuse 2024 арга хэмжээгээр боловсролын систем тулгарч буй асуудлуудыг экспертүүдийн зүгээс хэрхэн хамтын сэтгэлгээгээр шийдэж болох тухай хэлэлцүүлгийг хүлээн авна. Хүрэлцэн ирсэн та бүхэнд болон телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлье. За түрүүний өмнөх хэлтгэлээр өнөр багшийн танилцуулсанчлан бид нар энэ удаагийн эдийн засгийн форумоор хоёр чухал сэдвийг хөндөж зүгээр хилцээд өнгөрдөг биш, бодлого боловсруулагч нар болон энэ сэдвтэй холбоотой оролцогч талуудад залуучуудын шийдлийг хүргэх зорилготойгоор хилцүүлгүүдийг зохион байгуулж байгаа. Тэгээ энэ удаагийн хилцүүлэг дээр бол биднэрт боловсролын салбарын голлох оролцогч талууд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол нийгэмд үүсэж байгаа цаашид үүсэх олон асуудлуудын их үүсвэр нь бол боловсролтой холбоотой гэдгийг бид нар мэднэ. Хоёрдугаар судалгаагаар ч гэсэн бидний үеийн залуучуудын хамгийн тулгамдж байгаа дээрээс нь шийдэх боломжтой асуудал бол ахлах ангийн сурагч нарын ерөнхий боловсрол, ихтэй сургуулийн боловсролын систем, тэгээд төгсөөд өөрсдөө тасралтгүй бие даан хөгжүүлэх боловсролтой шууд холбоотой байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ хилцүүлгийн төгсгөлд маш сонирхолтой чухал хариултуудыг аваад хамтдаа эндээс юу хийж яаж оролцож болох вэ гэдэг ойлголтыг авна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд дүрэн бол маш энгийн. Монгол зохион байгуулагддаг хилцүүлгүүд дээр панелистууд орчлол дээр маш их цагийг үрдэг. Хэдүүлээ бол өнөөдөр 2 минут 30 секундын хугацаанд яг гол агуулгуудаа ярилцаад үр дүнтэйгээр гарна гэдэгт итгэлтэй байна. За ингээд хилцүүлгийн хамтдаа ирч хүчтэйгээр эхлүүлцгээе. Эхний асуултыг инх мөнх захирлаас асууя. Инх мөнх захирал бол Америкийн нэгдсэн улсын MIT-гийн анхны монгол төгсөгч Стэнфорд их сургуулийг суралцгын дизайны технологийн хөтөлбөрийг дүүргэсэн өнөө цагт Монголын боловсролын салбарыг манлайлж байгаа эрхмүүдийн нэг. Тэгвэл таны нүдээр Монгол улсын боловсролын салбарын өнөөдрийн нөхцөл байдлыг та юу гэж харж дүгнэж байна вэ? За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ирсэн та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Яг анхны бол үндэл хэлээ. Одоо энэ манай Монголын болсон систем бол сайнгүй байгаа. Сайн угаасаа дээр маш хурдан арга хэмжээ авахгүй бол бүрд ороотгож байгаа ийм нөхцөл байдал байгаа. За энэ бол мэдээж PISA гэдэг олон улсын шалгалт анх удаа хамрагдсан. Өнгөрсөн жил 12 сарын 5-нд энэ дүнг зарласан байгаа. Математик шинжилгээ ухаан унших чадвараар ингээд шалгалтууд авсан. За энэ шалгалтын хүрээнд бол математик дээр бол яг хуу 47, унших чадвар дээр 65. За тэгээд юун дээр бол шинжилгээ ухаан дээр 53 дээр очиж яасан байгаа. За ингээд яг OECD-ийн орнууд нэлээд олон орнууд, 80 орнууд, гаруй орнууд ордог энэ шалгалтаар бол тийм ер нь сайнгүй үр дүн гарсан. За ер нь бол энэ дэлхийн ер нь болсон одоо тогтолцоонд маш хурдан өөрчлөлт хийхгүй бол асуудал бүр хүндрэх нэ гэдэг бол өмнө нь бас эрдэмт судлаачид бол нэлээд сайн ярьж хэлж ирсэн байна. Тэгээ энэ дээр болохоор бид хэд маш хурдан одоо тритмент буюу одоо маш хурдан одоо шинжилгээг төлөвлөгөөд төлөвлөгөөний дагуу явуулахгүй бол маш хүнд байдал руу одоо ороход их ойрхон болцсон байгаа гэж хэлмээр байна. За баярлалаа гэж хэлэх нь цаашаа тийм бодит нөхцөл байдлыг бид нартай хуваалцсан инх мөнх захиралдаа бүгдээрээ талархъя. За хоёрдугаарт дараагийн асуултыг Ариун Заяагаас асууя. Саяхан сошиал дээр нэг 10 жилийн төгсөгчийн видео вайрлалсан бүгдээрээ үзсэн баг. Тэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хөгийн боловсролын систем байсан ч амжилттай 12 жил сурч төгссөн та бүгдэнд нь баяр хүргэе гэж хэлсэн сошиал дээр хэлээд шуугаан дигдэж нийгэмд мэтгэлцээ өрнүүлсэн. Тэгвэл ариун оюуны хувьд өнөөгийн боловсролын системийг өөрийнхөө зүгээс юу гэж дүгнэж байна вэ? За баярлалаа. За сая энэ Бацүргийн ярьж байгаа тэр бичлэгийг үзсэн хүн байна уу манайхан гараа өргөдөө. За ихийнх нь үзсэн юм байна тий. Тэр тэгтээ нэг айгүй богино хэсгийн л над руу явуулсан. Яг бүтэн нөгөө тэр охины ярьсан юмыг бас би сонсоогүй болохоор бас яг өмнөөс нь бас дүгнэхэд бол хэцүү байна. Тэгтээ яг тэр өгүүлбэр тэр нь онцолж хэлэхэд бол тий одоо хөгийн боловсролын системийг бид нар 12 жил ингээд тууллаа тий амжилт хүсье гэж байна. Тэр энэ бол одоо сая инх мөнх захирлын хэлсэнтэй адилхан бас мэдээж ингээд тэр тухайн хүүхдэд айгүй таагүй мэдрэмж төрүүлээд төгсөж гинэ гэдэг бол бас боловсролын системийн хувьд бол нийтээрээ эргээд харах айгүй том үе ирчээд байна гэж бол харж байна. Тэгээд одоо нөө
залуучуудын ингээл юм мэдэхгүйгээл тэгдэж штэ тий. Жоох хүүхдүүд жиж юм мэддیں та нар гэл. Одоогийн үеийн хүүхдүүд бол тийм биш гэж бол бодож байна. Яагаад гэвэл юу болоод байгаа тий, ямар зүйл туулаад байгаа, ямар төрлийн одоо асуудлууд байгаад байгаа, яаж хохироод байгаа гэдгээ маш сайн мэддэг болсон үе бол яг та нарын үе байхгүй юу. Тэгэхээр яг энийг хэдүүлээ бас нэг амар айгу зөвөр ашиглаад тийм ээ нөхцөл байдлыг айгу сайн evaluate хийгээд, анализ хийгээд яг ямар байгаа айгу бодтой дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэж боддог. За тэгээд тэрний нэг нь болохоор хэдүүлээ яаж энийг ингээд цаашаа илүү дараагийн алхамд дараагийн алхам сайжруулж болох юм бэ гэхээр ер нь бол бас улс төрийн оролцоотой байгаасаа гэж бол би залуусыг хүсдэг. Ямар нэгэн байдлаар одоо намын мөрийн хөтөлбөрийг уншаад, боловсролын хэсгийг ядахтаа уншаад чамд нийцэж гин үгүй юу гэдгийг мэддэг ч юм уу тийм байдлаар оролцоотой байгаасаа гэж хүсдэг. За нөгөө нэг юм нь болохоор бас боловсролын систем яг юм тэгш гараатай байгаа хэсгээр бол миний бодлоор хамгийн том асуудал гэж бол харж байгаа. Одоо яг Монголын боловсролын цөм хөтөлбөрийг харах юм бол уг нь ингээд цаасан дээр бүр ингээд үнэхээр төгс уншиж байгаа байхгүй юу? Маш олон юм шингэсэн тий. Одоо багшийн хэсгийг, сурагчийн хэсгийг, эцэгхийн хэсгийг ингээд айгүй гой цөм хөтөлбөр гаргацсан. Гэхдээ яг тэр нь ингээд хэрэгжиж байгаа мó гэхээр яг тэнд гол асуудал нь явж байгаа. Сая бас би одоо нэг хүнийг ингээд ажилд авахад 23 дугаар сургуулийн сэтгэл зүйч байсан юм лээ. Тэгэд 3,000 хүүхдэд нэг сэтгэл зүйч онооцсон байгаа байхгүй юу? Тэгээд яг ингээд нийтээр болохоор бүх улсын сургуулиуд сэтгэл зүйчтэй болцсон гэд яриад байдаг. Тэгсэн мөртлөө ингээд 3,000 хүүхдэд нэг сэтгэл зүйч бол яасан ч ингээд боломжгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эндээс эхлээд яг хэрэгжилт нь хэр сайн явж байгаа юм бэ гэдэгт бол анхаарах хэрэгтэй гэж бол би бодож байна. За баярлалаа. Дараагийн асуултыг All for Education нэвслийн ерөнхий зохицуулагч Тунгалаг танаас асууя. Таны хувьд болохоор Icon төгсөн ярилцлагада Монгол улсыг бид нар дэлхийд боловсролын цангаатай улс гэж нэрлэгддэг гэж хэлсэн байсан. Дээрээс нь та бүхний байгууллага өөрсдөө судалгаа шинжилгээ хийж ажилладаг. Тэгвэл энд байгаа залуучууд бид нартай сүүлийн үе чинээр ил болсон мэдээллээс харахад тэр дотроо тоогоор бид нарыг илэрхийлэхэд олон улстай харьцуулахад ямар түвшинд явж байгаа вэ? Тэгэхээр Монгол улсыг боловсролын их цангаатай, өлсгөлөнтэй улс гэж одоо Колумби их сургуулийн багшийн коллежийн доктор, профессор Гета Штайнер хамсыг бол одоо анх удаа тодорхойлсон байдаг. Тэрнээс хойш би ингээд яагаад гэд бодоод байсан чинь сая ковид бүр энийг яг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл ковид эхлээд дууссан. Бид нар ингээд олон улсын байгууллага энэ хуралд ингээд очисон чинь мэдээллүүдээ хэлж байгаа юм. Одоо ингээд ковидын дараа хүүхдүүд буцаад цэцэрлэгтээ ирсэн үү, сургуульдаа ирсэн үү, дээд боловсралдаа байна уу гэд ярьсан чинь хамгийн өндөр хувьтай нь Монгол улс байсан байхгүй. Тэгээд илтгэл хийсний дараа одоо бус улс орных над руу шаваад та нар ямар аргаар хүмүүсээ буцааж авчирсан юм бэ? Ямар аргаар хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь авчирсан юм бэ гэж надаас суугаад одоо би нэг юм хийгээгүй. Манай төр засагч бас нэг юм хийгээгүй. Яг уу 3R зарчим гэ хэрэгжүүлсэн гэд. Тэгээ би баттай энд итгэлтэй болсон. Өөрөөр хэлбэл Монгол хүн яадгүй ихэр хүүхдээ ямар ч асуудалгүйгээр цэцэрлэгт хөтлөөд ирдэг. Бүр цэцэрлэгт оруулах гээд цэцэрлэгийн гадаар шүнжэнгөө хонж ойчралдаг. Ерөнхий боловсролыг амжилттай төгсөх гээд бүх мөнгөө зардаг. Давтлагт явуулдаг, курст явуулдаг, англи хэлний дамжаанд явуулдаг. Сургуульд нь өглөө болгон хүргэж өгдөг. Бүр шугам папрагаас 29-р сургуульд өдөр болгон хүргэж өгч авдаг. Дээрээс нь дээд бүх хүн хүүхдээ аль болох дээд боловсралтай болгоё гэж ингэж боддог. Тэгэхээр Монгол улс бол боловсролын асар их өсгөлөнтэй буюу боловсролын тэр нэг эд шид гимээр хүчинд итгэдэг, тэрийг ойлгодог, тийм ухаанд ард түмэн байхгүй юу? Тийм учраас энэ боловсролын талаар ийм их өсгөлөнтэй байгаа. Тэгтэл энэ боловсролын өсгөлөнг нь бид нар хангахаар, цангааг нь тайлахаар үнэхээр боловсрол олгож гэнэ үгүй байна. Дэлхийд одоо гайхуулж байгаа юм нь гэвэл дахиад хүртээмж хിവэрэл байна. Энэ нөгөө өсгөлөнгийн илэрхийлэл те хүртээмж бол байна. Цэцэрлэг сайн амрагдж байна, ЕБС амрагдж байна, дээд боловсрол амрагдж байна. Тунгалаг танд баярлалаа. Тэгээд эхний удаа нөгөө минуттай явахаар бас манай панелистуудад жоохон цагийн баримжаан дээр жоохон хүнд авах шиг байна. Бүгдээр алгадагчлалтаар панелистуудаа хамтдаа дамжицгээе.
Тэгээ хоёр дахь асуултаас айгүй гоё туршлагатай болчихно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээ дараагийн асуултууд дээр бас та түрүүний хариултуудыг өгөх боломжтой. Хэдүүлээ ингээд хамтдаа асуудлуудаа яриад, ирээдүйн чиг хандлагыг яриад, шийдлээ яриад, залуучууд бид нар яаж оролцох юм бэ гэдэг тухай өнөөдрийн хилцүүлгийн хүрээнд нийтдээ ярилцсан. За тэгээ дараагийн асуултыг Google компани төслийн менежер, Teach for Mongolia төрөөмс байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Өсөх Баяр менежерээс асууя. Боловсролын салбар зөндөө олон асуудал байгааг ингээд панелистууд болон олон нийт ярьж байна. Чанар хүртээмж багшийн асуудал гээл. Тэгэхээр сүүлийн жилүүдэд хүчтэй өрнөж байгаа дижитал шилжилт боловсролын асуудлуудад хэрхэн нөлөөлж байна? Таны хувьд өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ? За өнөөдрийн панелист урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Сая цаг дууссан чинь ингээд шал хөдөлт юм биш. Та нарын шал хөдөлж байна уу? Энд яг гой хөдөлт юм байна. За боловсролын систем насан туршийн боловсрол гэдээ хараад үзэхээр зөвхөн ерөнхий боловсролоо бид нар авч үзэж болохгүй юм байна. За манай компани Google компани зүгээс ерөнхий боловсрол, за тэгээ их сургууль, за тэгээд ажил дээр гараад нөгөө карьераа өөрчлөгдөж байгаа энэ хүмүүстээр зориулаад энэ боловсролын хэд хэдэн төслүүд хэрэгжүүлж байгаа. За эхнээс нь дурдах юм бол за боловсролын яамтай хамтраад бидэд яг хоёрхан гол зорилгыг биелүүлэх гээд ажиллаж байгаа. Өнгөрсөн энэ жилээс эхэлж ажиллаж байгаа. За эхнийх нь юу вэ гэхээр за сурагчдад яг personalized learning буюу за хэрвээ за би бол багадаа ингээд математик олимпиад ордог энэ дажгүй байсан боловч окторгон геометри хичээл ороод ирэхээр ингээд жоохон ингээд толгой эргээд төөрөө далгуулцдаг. Тэгээ окторгон геометрийн бодлого ороод ирэхээр ингээд зүхтчихдаг. Тэ олимпиад ороод ирэхээр бодохгүй үлдээчдэг. Ийм байсан байгаа байхгүй. Одоо тэгэхээр над шиг хүүхдүүдэд ямар боломж ирж байгаа гэхээр окторгон геометри хичээл чи ийм төвшөнд байгаа юм байна. Энэ даалгаврыг ингээ хийчих юм бол урагшлуулж чадах юм байна. За ингээд урагшлуулах юм бол дараагийн төвшөнд ингэж гарах юм байна. За сайн байгаа хичээл буюу айлгүрийн хичээл дээрээ илүү энийг бодчих гээд хүүхдэд зориулсан цөм хөтөлбөрийг бид нар хийх боломжийг үүсгэхийн тулд асар их дата цуглуулах хэрэгтэй. Тэр датаг хамтран боловсролын яамтайгаа цуглуулад тэгээд хүүхд бүртэн зориулсан хөтөлбөрийг бий болгохын personalized learning-ийг үүсгэх нэг юм зорилго агуулж байгаа. За хоёр дахь нь болохоор багш нартаа бид нар ямар боломж үүсгэж байгаа гэхээр одоо боловсролын яамны бодлогоороо 21 онд хийсэн хүрээлэн дээр хийсэн судалгааны дагуу ингээд багш уг нь 80% багшлах. За тэгээд өөрийгөө хөгжүүлэхдээ зарцуулах ёстой байсан боловч одоогоор 37% л зарцуулдаг. Үлдсэн 70% юун зарцуулдаг вэ гэхээр нөгөө төлөвлөлт яадаг, хичээл засдаг, захирлаас ирсэн бичиг цаасан дээр хариулт өгдөг гэдэг ингээд хамааралгүй юмнууд дээр айгүйх цагаа зарцуулдаг. За энийг бидэд одоо хиймэл оюуханы тусламжтай Gemini гэдэг Google-ийн ChatGPT-г сонссон хүмүүс байна уу? Хиймэл оюухан сонссон хүмүүс байгаа тийм. Эднэрт ChatGPT ялгаагүй илүү хүчтэй юм хиймэл оюуханы тусламжтай боловсролын системд багшраа ингээд бэлдэж энэ цагийн хэмнэх зорилттой ийм юм явж байгаа. За хоёр дахь гол зүйлийг дараагийн юунд хилцүүлэг дээр их сургууль болон ажил дээр гарсан залуучуудаа бид нар ямар боломж үүсгэж байгаа дараагийнх дээр та бүхэндээ танилцуулъя. За баярлалаа. За баярлалаа. Маш гоё цагаа мэдэрч хариуллаа. Тэгээ ерөөхдөө бол биднэрт хүүхдүүд, залуучуудад personalized боловсрол, хоёрдугаар хиймэл ухааны тусламжтайгаар багш нарын бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шилжилтийг хэллээ. За тэгээд хоёр дахь асуултууд руугаа хамтдаа орцгоё. Дараагийн асуултыг болохоор би ерөнхий зохицуулагч Тунгалаг гихчээс асууя. Түрүүний дурдсан энэ бүх асуудлуудын үндсэн шалтгаан нь ер нь яг юу юм бэ? Тэгэхээр боловсролын чанар, хүртээмж, эрхтгш байдал, тийм ээ хариуцлагатай байдал гэд бид нар бол ийм дөрвөн хүрээнд боловсролын асуудлыг багцлж манай төрийн бас байгууллага үздэгин. Тэгээд энэний суур шалтгааныг ингээд судлаад үзэхээр ерөнхийдөө бол мэдээж тогтолцооны асуудлууд байдаг. Тэр тогтолцооны асуудлыг энэ дотор нь задлах юм бол манай хууль эрх зүйн бодлого зохицуулалтын баримтчгүүд бол хүүхэд төвтэй биш байд. Дандаа боловсрол талаасаа бодоод хийц. Сайд нь хараад газрын мэрэгжилтнүүд нь, багш нар нь, захирлууд нь өөрсөндөө зориулсан хууль бичсэн байдаг байхгүй. Тэгээс хүүхэд залуучууд сурч боловсрох гэж байгаа гэж бодож эднэрийн эрхийг яаж хангах вэ? Яаж дээд зэрэгээ тэр суралцахуйн дуршлагыг яаж эрэг сайхан байлгахгүй гэж бодож хуулиа хийдэггүй. Хоёрдугаарт нь санхүүжилтийн асуудал. Боловсролдоо бид нар өөрөөр хэлбэл өөрсдийнхээ адил хөгжлийн түвшинтэй улс орнуудаас 7 дахин бага мөнгийг боловсролд зардаг. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өнөөдөр за 6% зарцуулж чадах юм бол чанар, хүртээмж, эрхтгш байдал үр дүн гарна гэсэн юм одоо судлаач тооцоолсон байдаг. Тэгэд бид нар өнөөдөр 3, 4 за сонгуулийн жил 5 болдог ийм одоо санхүүжилттэй байдаг. Тэгээ тэр санхүүжилтаа бас яаж хуваарилдаг бэ? Үнэхээр тэр нийгмийн эдийн засгийн статус доогуур өрхийн суралцж чадахгүй байгаа зардал
байгаа тэр боломжгүй байгаа нөхдүүдтэй бас илүү хойрлж чаддгүй гэвэл үгүй бүхэнд адилдаг шуурлаад ингээд одоо санхүүжилтийн үр дүн нь одоо гардггүй гэж үзэж болно. За дараагийн нэг суурь шалтгаан нь одоо юу вэ гэхээр хүн. Өөрөөр хэлбэл боловсролын салбар хүний нөөц маш их шаарддаг салбар буюу энэ салбарын ажил ерөөсөө хүн хийдэг гэсэн. Хүний хүчээр хийдэг. Багш нар мэрэгжилтнүүд хийдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн бэлтгэл, хандлага өнөөдрийнхөө суралцагчид, залуучуудын эрэлт хэрэгцээтэй нийцж гин үү? Тэдний хүний эрхийн мэдрэмж, хүний эрхэм чанарыг мэдрэх байдал хүүхэдтэй ч гэсэн, залуустай ч гэсэн өөрөөсөө насаар залуу хүмүүстэй хүндэтгэлтэй харьцах тэр төлөвшөл байна уу гэвэл байхгүй байна. Тэгэхээр ийм 3 асуудлыг онцолж хэлэх ёстой. За баярлалаа. Маш чухал мэдээллийг судалгаан дээр суурилж тэгээ үн цэнтэй агуулгыг биднэрт яг чин сэтгэлээсээ хуваалцсан тунгалаг ихтэй дахиад бүгдээрээ алгадчихъя. Тэгээд ерөнхийдөө бол боловсролын системийг боловсруулахдаа бодлого боловсруулагч нарын харах өнцөг, хоёрдугаарт дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад эзлэх хувь, гуравт нь яг тэрийг хэрэгжилтэн дээр нэрэлт хэрэгцээтэй холбоотой суурь асуудлууд байгааг дурдлаа. Тэгвэл илүү хоёрдугаар асуултыг инх мөх захирлаас энэ асуудал дээр суурлаад ирээдүйн чиг хандлагатай уялдуулбал бид нар яг хаашаа чиглэх вэ гэдэг асуултыг асууя. Тэр дотроо яг ойрын 5-аас 10 жилд боловсролын салбарт шинээр гарч ирж байгаа ямар чиг хандлага байгаа вэ? Энэ аль нь хамгийн их нөлөөлнө гэж та төсөөлж байна. Тэгээ эдгээр өөрчлөлтөд боловсролын одоо стейкхолдерууд хэрхэн өөрийгөө бэлтгэж оролцох ёстой вэ? За та нараас нэг юм асууя. Ер нь ямар нэгэн сургалтын төв сууж исэн хүүхд байна уу? Бүгд гараа өргөдөө. Ямар нэгэн захим хичээл авч үзчихсэн нь гараа өргөөрэй. За одоо ирээдүйн чиг хандлага болохоор яаж юм бэ гэхээр албан боловсролоос албан бус боловсрол нь илүү тэлж өргөжж байгаа. Өөрөөр хэлбэл албан боловсрол дээр зөвхөн ерөнхий улсын сургууль, ихтэйд сургуульд юм үзэж боловсролтой болно гэдэг ойлголт ерөөсөө байхгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл та нар бол дуртай газараа, дуртай одоо сургалтын төвдөө захим хичээлийг үзэж боловсролтой болох боломж нь нэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө албан бус боловсролын сектор нь илүү тэлж байгаа чиг хандлага бол ирээдүйд их харагдаж байгаа. Тийм болохоор энэ юу чухал вэ гэхээр одоо тасралтгүй суралцах тэр үйлч нь бол үргэлж явж явах хэрэгтэй. Та нар үргэлжээ суралцж явах хэрэгтэй. Би ч гэсэн одоо үргэлж суралцж яваа. Энэ юу ч байх юм бол ирээдүйн одоо ажил мэргэжилт чинь хэрэгтэй өөрийнхөө одоо ур чадваруудыг сайжруулахад ч бас хэрэгтэй юм байна. За хоёрдугаар чиг хандлага бол мэдээ технологийн чиг хандлага байгаа. За технологи одоо бид нар энэ боловсролынхоо хүнд байдлаас яаж гарах вэ гэхээр ерөөсөө технологи л ашиглаж гарна. Түүнээс бол одоо багш ганцхан самбар шохоотой энэ хүнд байдлаас гарах ямар ч боломж байхгүй. Энийг бол яг л тэр технологийн шин технологи нэвтрүүлж иж болсын салбарт энэ одоо хоцрогдлоос хурдан гарах тийм боломж бас байгаа. За сая хэлж байна personalized learning буюу одоо ганцаар сурдаг тэр боломжийг яаж одоо сургуулиудад одоо ямар одоо ангид одоо 30 хүүхэд байна шүү дээ. Тэгэхээр 30 хүүхэд жишээ нь болохоор өөр хоорондоо тодорхой хичээлүүдээр өөр байдаг төвшин. Бид нар бүгдөө мэдэн шүү дээ. Тэр хүүхдүүдэд болохоор багш болох нэг л төрлийн хичээл заагаад байдаг. Нэг л төвшний. Гэтэл болохоор бид нар бол энэ технологийн одоо хэрэгцээ шаардлага технологи ашиглаж эндээс одоо хурдан гарах боломж байгаа. Ингийн тулд нэг юм хэрэгтэй байгаа нь манай энэ болсон систем бол ерөнхий болсон сургуулийн хүүхд бүрт компьютер хэрэгтэй байгаа. Компьютер юм уу таблет заавал хэрэгтэй байгаа. Нөгөө талд нь интернет хэрэгтэй байгаа. Ковидын үед юу болсон бэ гэхээр 4 хүүхдийн нэг хүүхд нэгд нь компьютер, интернет бүр захиргаан хүртэл байхгүй гэсэн юу гарч ирсэн. Тийм болохоор зэрэг бид нар энэ дээр маш хурдан анхаарал хандуулах хэрэгтэй болчиход байгаа. За баярлалаа. За дараагийн асуултыг өсөх 2 менежерээс асууя. Тэгээ гол Google болон Teach for Mongolia-г хэрэгжүүлж байгаа ажлуудын зорилгыг бол би харахтаа бидний үеийн залуучуудыг чадварчуулах, дутагдж байгаа хүний нөөцийг бүрдүүлэх, тэгээ олон улсын түвшинд өрсөлдөх өндөр ур чадвартай мэрэгжлийн залуу боловсруучийн бэлтгэх зорилготойгоор хэрэгжүүлж гэнэ гэж ойлгож байгаа. Тэгвэл бидний үеийн залуучууд түрүүнд дурдсанчлан ирээдүйн хөтөлбөрийн зах зээлд амжилт гаргах гэдэг яг ямар ур чадварууд хамгийн чухал болно гэж та болон танай байгууллага харж байна. Нөгөө талаас энэтэй боловсролын байгууллагууд сургалтын хөтөлбөрөөр хэрхэн уялдуулах хэрэгтэй вэ? За баярлалаа. Би түрүүний инх мөх захирлын ярьсан дээр нэмээд жоох юм ярьчаад дараас нь Бацэргийнхаа асуултанд хариулъя. За эхнийх дээр болохоор Монгол улсын боловсролын системийг бидэд аягүй сайн харьцуулж харах хэрэгтэй юм шиг байна. Сая Солонгос улсад очиод харсан чинь за 4 оюутан жишээ нь одоо нэг баг болоод ажиллая гэж бодъё л доо. Тэгээ багаараа ажиллаж сууж исэн чинь
тэнд ингээд багийн ажлыг ингээд камераар харж байгаа байхгүй юу. Тэнгүүт оюутан болгон дээр нь хэр их одоо нөлөөтэй багийн төсөл дээр орж харилцсны бүгдийг бүртгээд тэрийг анализ хийгээд багш руу нь явуулчихж байгаа. Тэнгүүт сурагч энэ ажил дээрээ дутуу оролцоод байна. Айгу буруу багтаа байх шиг байна. Буруу сэдвээр яваад тах ч юм уу те. Ингээд багш нарт айгу хэмнэлттэй болоод ингээд өгчөж байгаа. Тэнгүүт хөгжиж байгаа орнууд энэ чиглэлээр айгу хурдтай хөгжөөд боловсролыг бүр нарийн болгоод энийгээ бүр ажлын байран дээр хүртэл оруулж ингээд явчихж байгаа. За нөгөө талдаас Google компани Пакистан улстай маш том гэрээ хийгээд боловсролын салбарт нь орж байгаа. За Пакистан улсад жишээ нь 23.5 сая хүүхэд зөвхөн хүүхчүүд 10 жилийнхаа сургуульд явж чаддгүй гадуур байдаг. Ямар ч боловсрол эзэмшдэггүй. Алтан бус боловсрол эзэмшдэг нь айгүй ховор байд юм байлээ тэр GDP-гээрээ бага учраас. Тэгэхээр бид эдийн хамгийн том давуу тал нь нөгөө банкны салбарын ачаараа Монголын бүх хүн интернет банкаараа мөнгө шилжүүлээ суртсан, утсан ашиглаа суртсан. Ийм нөхцөл төр боловсрол төр захим шилжилт хийхдээ зарим бүс нутгийн орнуудтайгаа харьцуулахад хамаагүй давуу тал бол ажиглагдчихж байгаа. Тэн дээр одоо хүүхд бүрт компьютер, интернет нь ороод ирэх юм бол бас асар том гэгээлэг ирээдүй харагдаж байгаа гэж би хувьдаа хардаг. За түрүүн Бацэргийн асуултан дээр хариулахад бидэд ихтэй сургууль болон яг ажлын байран дээр гарсан хүмүүстэй ямар боломж олгож байгаа гэхээр Grow with Google гэдэг нэг сая хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Таад маань тэр хөтөлбөрийг сонссон байна уу? За бас 20 гаруй хүн сонссон юм шиг байна те. За яаж байгаа вэ гэхээр яг ажил олгогч нартайгаа ярилцаад яг өнөөгийн нөхцөл байдал хэрэгтэй цахим 6 ур чадвар cyber security, UX UI design, data analytics гэдэг яг энэ 6 ур чадвараар яг Google компани яг эдрийг яаж хэрэглэдэг юм. Тэгээд Монголын багш нар мундаг багш нарыг оруулж ирээд яг Монголд бас яаж хэрэглэдэг. Олон улсын ур чадварны энд байдаг бол Монголд ингэж хэрэгждэг юм а гэд бүх юмыг харуулж агаад нэг хөтөлбөр эхлүүлсэн. Тэгээд хүмүүс бол маш их сонирхолтой байгаа юм байна. 2300 хүн аплайдаад бидэд яалчгүй боломжтой хүрээнд 350 хүн шалгуулж аваад сая төгсөлт нь болоод одоо бүгдээрээ ажлын байранд ингээд зуучлагдаад тушаал дэвшгэн дэвшээд ингээд бодит үр дүнгууд гараад ихнээсээ ажиллаад явж байна. За баярлалаа. За баярлалаа. Айгүй их ярих юмтай учраас бас олон судалгаа ажлуудыг бид нартай хуваалцаж байна. Тэгээд панелистуудад ус ирсэн байгааг бас хэлээ. Үргэлжлүүлээд ÖСКО менежер та түрүү хэллээ шүү дээ. Гол асуулт нь бидний үеийн залуучуудад хамгийн чухал 3 ур чадвар юу вэ? Ирээдүйд таны түрүүний дурдсан судалгаануудтай холбоотойгоор бид нар ирээдүйд илүү эрэлттэй байхын тулд ямар ур чадваруудыг эзэмших ёстой вэ? Танаас маш богино хариултаа. За мэдээж хиймэл оюухантай харьцах чадвар. Одоо өмнө нөгөө хин сайн гуглддаг хүмүүс нь айгүй хурдан мэдээлэл аваад үр дүнтэй ажилладаг байсан бол одоо хиймэл оюуханаас хин сайн мэдээлэл авч чадахгүй энэ асуулт энэ ур чадвар. За тэгээд одоо мэддэхгүй орчинд айгүй сайн ийм өөрийгөө маневрлж ажиллах чадвар бас айгүй чухал юм шиг надад санагддаг. За тэгээд Монгол улс нөгөө эдийн засгийн одоо саваад хэлхийн тулд бидэд үнэхээр ялчгүй одоо борлуулалтын чадвар айгүй чухал юм шиг санагддаг юм. Миний хувь зүгийн өнцгөөс харахад тэгэхээр энэ 3 чадварыг онцолж хэлье да. Баярлалаа. За баярлалаа. За хариултаа авсан уу манайха? Хариултаа авсан бол алгаад цэцгаая. За тэгээд энэ дундуур бас би нэг зүйлийг дуртахад яг одоо телевизээр лайваар орондоо 350 цолигсон волонтер эдийн засгийн форум дээр онлайнаар ажиллаж байгаа. Тэгээ энэ бүх хүмүүс энд яригдж байгаа чухал ойлголт дүгнэлтүүдийг өөрсдөө ангийнхаа өөрсдөө хүрээлэл, өөрсдөө community-д нөлөөлж хуваалцах хэлбэрээр оролцож байгаа. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс бол энэ сууж байгаа та бүхнийг нэг ч гэсэн чухал ойлголтыг тээж гараад үеийнхэндээ хуваалцаасаа гэж хүсэж байна. Маш чухал дүгнэлтүүдийг бид нар гаргахыг хичээж байгааг дуртаад дараагийнхаа асуулт руу шилжье. За ариун хувийн хувьд болохоор Америкийн нэгдсэн улсад Бостоныг сургуулийг төгсөөд тэгээ Монголд болохоор одоо яг бидний мэдхээр гадагшаа суралцахад туслах коллежийн бэлтгэл хөтөлбөр дээр ажилладаг. Тэгээ сургууль өргөдлөө бэлтгэх үйл явцыг заахаас эхлээд олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр бусад улстай харьцуулахад манай боловсролын гол ялгаа нь яг юу вэ? За би анх Америкт очихдаа өөртөө уг аягүй ихтэй байсан байхгүй юу? Би ч онд сурдаг, гайгүй англи хэлтэй. Тэгээ яваад очисон чинь яг ингээд лекцийн танхимд одоо энд хэдэн хүн байгаа вэ? 200 мянга. За тэгвэл нэг 200-аад хүмүүстэй ингээд нэг лекц авбаа. За тэгин гот ингээд багш ингээд асуултаа асууж амжаагүй байтал талан гараа өргөч. Тэгээ би бүр гайхаа энэ одоо яах гэж гараа өргөж байгаа юм бол гэдэгс. Зүгээр асуулт асуумаар байгаа гинэ багшаасаа. За тэгэл багш нь асуултаа асуугаал за та нар юу гэж бодож ийн гэл тэгэн гот ихэнх нь гараа өргөч. Тэгээ би тухайн үед юу гэж бодож исэн бэ гэхээр ямар сони энэ ч одоо асуулт тэгээд ингээд зарим нь асуултын ч зөв хариулахгүй эргүүлээд баг багшаасаа асуулт асуугаад байгаа байхгүй. Тэгээ би энэ одоо ингээд багшийн асуултыг зөв хариулж чадахгүй яагаад гараа өргөд байгаа юм бол гэд айгу гайхдаг байсан. Тэгээ яагаад ингээд багшийн асуултыг асуултаар эргүүлж асуугаад байгаа юм бол би болохоор өөрөө ингээд багшийн асуултыг ингээд дотроо за яг мэддэг юм аа л хариулъя тий.
За мэддэг юмаа бүр ингээ айгүй гоё дитейлтэй бичиж байгаа ч юм уу, яг зэгцтэй зөв хариулахгүй бол нэг юм шийтгүүлэх юм шиг тийм мэдрэмж авдаг байсан. Нэгдүгээр курстэй. Тэгээ би болохоор Америкт одоо сурж байхдаа хамгийн том одоо ихэнд ойлгож авсан юм нь багш гэдэг хүн чинь ингээ туйлын зөв хүн биш юм биш үү те. Чи бид нар ч гэсэн ингээд багш ч гэсэн сурагчдаасаа суралцаж болдсон байна. Тэгээд эргээд нэг юм ангид илүү тийм ярилцдаг санагдсан. Одоо би бол 10 жил байхад яг ингээд нөгөө багшийн ярих хэсэг, за тэгээ сурагчдын ярих хэсгийг яг ингээд эргээ зүр ой санамжаараа бодох юм бол сурагчид нэг их тэгж ярилцаж ангийнхан одоо дискшнд оролцдог байсан санагдаад. Багш л ингээд лекц тавиал самбар дээр шохон самбар дээр биччихэл тэгэл дуустдаг. Тэгэл за гэрийн даалгараа бичиж аваад гараад гүйдэг те. Тэнгууд яг Америкт надад юу айгүй өөрөөсөн бэ гэхээр эргүүлээд багш нь юу ч ярихгүй. Нөгөө оюутнууд нөгөө сурагчид нь л яриад идэм байлээ. Тэгэхээр асуултанд хариулахад яг эргээд нөгөө нэг өөрөө олох чадвар ч юм уу тий өөрөөсөө асуултаа олох нэг тийм заавал багш нэг юм хэлвэл тэрийг нь зөв гэж бодоод сурах биш өөрийнхөө дотроос тэр асуултын хариултыг олдог байх тэр чадвар маш том одоо өөрчлөлт юм уу гэж бодож байгаа. Ялангуяа энэ их сургуулийн өргөдлийн системийг одоо зааж ахаа үед бол яг илүү нөө өөрийгөө олсон хүүхэд илүү сайн эссе бичиж чаддаг учраас энэ дээр бол айгүй том тийм дутагдал харагддаг. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хэдүүлэнгийнхаа хувьд өөрсдөө оролцоотой идэвхтэй тэгээ ямар нэг юмд баригдаж хязгаарлагдахгүйгээр тасралтгүй суралцах нь чухал гэдэг санааг хэллээ. Тэгвэл хэдүүлээ панелистуудаас 3 дахь асуултыг дунд нь асууя. Тэгээ инх мөх захирлаас эхлээд дөрвөлнгээс нь асуулт шийдэл рүү илүү чиглэж асууя гэж бодож байна. Тэгээ бидний харж байгаагаар бол хүн насан туршдаа суралцдаг, боловсролын түвшин ахих тусам орлогын хэмжээ нэмэгддэг, сонголтууд нь өргөжинд хилдэг, тэр ирээр хүн өөрийнхөө хүснээр ад жаргалтай амьдрах боломжтой болдог гэдэгт итгэдэг. Тэгвэл Монгол хүнийг хөгжүүлэхэд бид нар яг одоо юу хийх хэрэгтэй вэ? Бид нар бол ерөөсөө энэ нөгөө дасралтгүй суралцах гэдэг зүйлийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ дээр бол үргэлж одоо суралцах тэр арга барилаа сайн хурцлах хэрэгтэй. Ерөөсөө бүгдөө л одоо Монгол улс одоо бүх иргэд нь бүгдөө л суралцагч бай. Ийм шинэ технологи гарч ирлээ, суралцъя. Хиймэл оюун ухааны одоо түүсүүд гарч ирлээ, бас л суралцъя. Бид нар ирээдүйд маш олон шинэ зүйлүүдийг мэдэж чадахгүй зүйлүүд бол шинээр гарч ирнэ. Түүнээс бол тэр болгоныг одоо ерөнхий олонний сургууль заана гэж байхгүй, ихтэй сургуулийн хичээлээр заана гэж байхгүй. Энэ өөрөө ховсон өөрчилж байгаа энэ одоо дэлхийд бид нар үргэлж өөрсдөө суралцагч байж чадах юм бол харин бид нар бол сайн суралцаад, сайн ур чадвартай болоод сайн одоо өндөр түвшний ажил мэргэжил хийгээд буцаад Монгол улсынхаа эдийн засгийг тэлээд ерөөсөө энэ бидний одоо улсын хөгжил маань ерөөсөө хүний хөгжил дээр л босч ирнэ. Өөр арга байхгүй. Тийм болохоор энд ирсэн одоо та бүхэндээ ер нь сайн суралцагч байгаарай. Юмныхаа янз бүрийн юмнуудыг бас сонирхоорой. Тэр болгондоо бол маш одоо тодорхой цаг хугацаас зарцуулж чаддаг байгаарай л гэж хэлмээр байна. За инх мөх захиралтаа баярлалаа. Дараагийн асуултыг Оскар. Миний болохоор айгуу сайн тэр энтерпренeur шинийг бүтээдэг сэтгэлгээтэй бас байгаасаа гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр сая би Google компани 5 сарын 1-ээс ажилд ороод тэгээ ингээ ажиглаад явж хахад энэ нөгөө боловсрал гэдэг чинь угаасаа хаасаагүй дэлхийд даяар л дэлхийн альч улсын боловсролын яам бүгд л хичээгээл ажиллаж байгаа айгүй хүндрэлтэй бүгд л хүндрэлтэй л гэж ярьд юм билээ. Монгол ганцаараа ингэж байгаа юм биш. Тэгээ бүгд л хичээгээ явж байгаа. Манай боловсролын яам ч гэсэн чадхаараа хичээж байгаа. Тэгээд ингээ харж хахад энэ шийдлүүд дээр айгүй хурдтай асуудлыг ингээл асуудал гэж хараад ингээд нөгөө гоншигноод тахаас илүүтэй энэ асуудал байгаа бол энд шийдэл байгаа. Энэ шийдлийг хийчих юм бол энэний цаана асар их мөнгө байгаа гэдгийг бас айгуусаа ойлгож явах юм шиг. Тэгээд 5 сарын 1-ээс хойш Google компани Солонгосын 2 гарааны бизнесийг шууд худалдаад авсан. Яг боловсролын шийдлээр энэ шийдлийг боловсруулсан компаниудыг шууд худалдаад авчт юм билээ. Тэгэхээр бид энэ боловсрол ирээдүйд ярьж байгааг харж байхад хэрвээ танд тулгарч байгаа асуудал байх юм бол энэ ямар тэнэг юм бэ, ингэж байгаа юм бэ гэж хандхаас илүүтэй энийг ямар аргаар шийдвэл болох вэ гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй байх. Тэгээд та бүхэн ороод би базаагаас сонссон 22-оос 28 насны илүү ажлын гараагаа хилцсэн байгаа хүмүүс гэж ойлгосон. Тэгэхээр ажил дээр чинь танаа байгуулах яг гол хийдэг юм чи юу юм? Тэрийг аягүй сайн ойлгоо тэрэн дээр шийдэл боловсруулад ингээ явах юм бол дараа нь тэндээсээ гараад өөрөө бизнес эхлүүлэх, өөрөө санаагаа гаргаад ингээ явах чухал боломжууд нь үүсэх байх. Тэр entrepreneur сэтгэлгээг нэлээд сайн авч ажиллавал зүгээр санагдаж байна да. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр хэдүүлгийнх нь тасралтгүй суралцагч, хоёрдугаарт
ямар нэгэн асуудлыг боломж болгож хэрэгжүүлэх сэтгэлгээтэй байх нь чухал гэдгийг дурдлаа. Тэгвэл тунгалаг таны хувьд хүнээ хөгжүүлэхийн тулд бид юу хэрэгтэй вэ? Хөгжлийнхөө парадигмыг Монгол улс өөрчлөмөр санагддаг. Монгол улс хөгжлийг зөвхөн юу гэж хардаг вэ гэхээр эдийн засгийн хөгжил, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэж хардаг. Тэгээ эдийн засгаа хөгжүүлснийхаа дараа та нарыг хөгжүүлнэ, нийгмээ хөгжүүлнэ, боловсролоо хөгжүүлнэ гэж 30 жил болсон. Тэгэхээр энэ хөгжлийн хуучирсан outdated болсон парадигма өөрчлөөд энэ манай панелистуудын хэлж байгаа шиг хүний хөгжил бол улс орны хөгжлийг хөдөлгөгч, хүний хөгжил бол хүний боловсрол бол энэ ур чадвар гэдэг бол энэ эдийн засгийн хөгжлийг одоо бүүстлэгч гэж харж одоо энэ эдийн засгийн хөгжилд одоо анхаарсан хөгжлийн парадигма болиосоо гэж боддгийг. Хоёрт нь залуучуудад хандаад хэлэхэд нийгмийн оролцоо маш чухал. Нийгмийн оролцоотой иргэн байна гэдэг маш чухал. Өөрөөр хэлбэл нийгмийг өөрчлөе гэвэл өнөөдрийн боловсролын тогтолцоо новш байгаа бол өнөөдрийн нийгэм шудраг бус байгаа бол эргэтгэж биш байгаа бол таал оролцож өөрчлөнө өшөө хинч биш. Тэгэхээр би боловсролын тогтолцоонд зөвхөн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадвар эзэмшүүлэх биш. Тэр хүмүүнлэг баг хүн байх нийгэмдээ хувь нэмэртэй, нийгэмдээ оролцоотой, нийгмээ өөрчилдөг тийм эйженситэй хүмүүсийг бэлдээсэй гэж одоо харж явдаг. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ гэхээр боловсролын тогтолцоонд бол ер нь асуухаас эхэлнэ. Санал нэг байна. Үнэхээр энэ яагаад ийм хогийн юм бэ? Яагаад новшин юм бэ? Яагаад чанаргүй байгаа юм бэ? Би яагаад ийм боловсрол эзэмших ёстой юм бэ гэж асууж чаддаг байхаас өөрчлөлт ерөнхийдөө эхэлдэг. Тэгэхээр тэр асуултыг асуухын тулд суур мэдлэг, одоо суур шинжилгээ ухаануудын мэдлэг, дээрэс нь шаардлагатай ур чадвар, нөө шуун тугангаах тийм ээ, бүтээлчээр сэтгэх гэмчлэн тэр ур чадваруудыг давхар эзэмшиж хүнд ямар хандлага үнэт зүйл тогтдог вэ гэхээр энэ нийгэмд би оролцох ёстой юм байна. Энэ нийгмийг би өөрчилж чадах ёстой юм байна. Миний хувь нэмэр тэнд байгаа юм байна гэж ийм харж чаддаг ийм одоо иргэн Монгол улсын иргэн. Одоо бол зарим хүмүүс хүн байгаад байгаа байхгүй зүгээр л идээ дуугаа сураа яваад байгаа. Иргэн байна гэдэг бол та хариуцлага хүлээх, оролцох буюу нийгмээ өөрчлөх хариуцлага. Баярлалаа. За ариун заяа панелистийн хувьд За бүр үнэхээр том асуулт байна тий. За маш том асуулт нь бүр маш нарийн хувийн нэг жижигхэн хувийн түүхээрээ хариулчих гэж бодож байна. За би сая өмнөх асуултанд хэлсэн шүү дээ нөгөө Америкт айгүй өөртөө ихтэй очсон гэд. За тэгсэн чинь нөгөө Монгол сурж байхад үнэлгээг айгүй амархан авчдаг байсан байхгүй юу? Нэг гайгүй нэг хичээлээгээд тэгээд нэг багштайгаа гоё явах юм бол ер нь нэг авчна. Тэгээд даалгар малгар ийгээд гэсэн чинь Америкт очиод би бүр авахгүй зовсон шүү дээ манайхаа. Амар хэцээсэн. Тэгээ бүр ганц би ч биш бүр ангаараа нэг хичээл дээр C авч төгссөн гэдэг одоо real estate finance гэдэг үл хөдлөх хөрөнгийн санхүү гэдэг хичээлийг за гоё үл хөдлөх хөрөнгө үзэх юм байна гэдээ авцсан чинь бүр ангаараа алуулсан заяа. Тэгээ бүр маш хэцүү байсан. Тэгээ үнэлгээг авах бүр үнэхээр хэцүү. Бүр бөө юм болж авдаг. За тэгээ би чинь бүр арай ч юу гэж чардаж их сургуулаа төгссөн. Надад бол тэр их сургуулийн төвшөнд онц сурах бол тийм амархан байгаагүй. Тэрийг бол би бүр ниногоо хэлнэ. За тэгээд Монгол буцаж ирээд одоо ариун академид тийм ээ ингээд яг 10 жилийн хүүхдүүдтэй ингээд ажиллаж хахад аттестатын харангуут ерөөсө таашраараа тэгээд GPA чи хийдин тий голч дүн чи хийдин гингот 4.0 яаж 4.0 тийм амархан ингээд ангиараа аваад байна гэд тийгот энэ эргээд нөгөө нэг үнэлгээний системийн нэг алдаа болчиход байгаа. Одоо ерөөсө багш нар ингээд хүүхдүүдэд айгу зөв үнэлэхгүй байна. Айгу амархан үнэлгээг өгч байна. За тэгээ багш нь ингээд үнэлээд хүүхд ч одоо энэ дээр муу байна гэвэл нөгөө эцэг эхчүүд нь ирээд дарамтлцдаг тий. Ялангуяа одоо нөгөө залуу дөнгөж ингээд ажил дээр гарч байгаа багш нарыг чи яхалаараа манай хүүхдийг ингэж байгаа гэж гэдэг юм уу. За тэгээ саяхан манай нэг дүү бас их сургууль төгслөө. Тэг яаж төгсөн гайгүй юу гэсч өө хичээ амархан ангиа тогтчуулаад төгссөн гинэ. Юу гэсч ангиа сайхан гоё тогтчуулаад багшаасаа гоё дипломын үнэлгээ аваад төгссөн гэж байгаа байхгүй юу. Тэгээ эндээс эхлээд нөгөө нэг үнэлгээний системээ ингээд халтуурдаад нэгсэндээ бүгдээрээ сайхан нийлж хагаад нэг нэгнийгээ хуураад байна шүү дээ. Яг хэнийг хуураад байгаа бүгдээрээ л өөрөө өөрсдөө хуураад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө үнэлгээний систем дээр та нар одоохондоо яваад байгаа чинь гоё юм шиг хэрнээ. Цаашдаа юун дээр алдаад байгаагаа мэдэхгүй болохоор өөрийгөө олох нь өөрийгөө үнэлэх би ямар хүн юм гэдэг тэр том асуултын үндэс суурийг алдчихж байгаа байхгүй юу. Математикта муу ч юм уу хэлний хичээл дээр муу байгаа бол тэндээс эхлээд чи өөрийгөө олох
одоо процесс чи эхэлж байгаа юм. Тэгэхээр би бол асуултанд нь одоо үнэлгээний систем дээр хэдүүлээ гоё үнэнч баймаар байна л гэж хэлье. Баярлалаа. За тэгээд бид хэдийн хувьд энэ хилцүүлэг, энэ удаагийн арга хэмжээ болон энэ зүйлүүд дээр бид нар одоо байгаа системийг муулахыг хүссэнгүй. Яг боддоор шүүмжлээд олон талаас нь дэлхийн жишг трендтэйгээ бид нар хараад шийдлээ яриад тэгээ бодит үр дүн бид нар гаргахын тулд оролцогч талууд яаж хувь нэмрээ оруулж болох юм бэ гэдэг тухай ярилцахыг зорж байгаа. Тийм учраас бүгдэнд нь бас хэрэгтэй агуулга байсан гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт бид нар дээр хийсэн судалгаагаар манай үеийн одоо шинэ үеийн залуучууд, зээ үеийнхэн гэж яригдаад байгаа залуучууд 95-аас 2010 оны хооронд төрсэн хүмүүс бол нийт хүн амын 23%-ийг эзлээд нөгөө талаасаа эдийн засгийн идэвхтэй хүн амын 4.1-ийг эзлээд эхэлцэн явж байгаа. Маккензигийн судалгаагаар 2026 он гэхэд бидний үеийнхэн худалдааны салбарын гол худалдаа авагчид болоод нийгмийн эдийн засаг, улс төр, байгаль орчин гэх бүхий салбаруудад 5-7 жилийн хугацаанд хамгийн өндөр нөлөөлөлттэй үе болохоор харагдаж байгаа. Тийм учраас түрүүний панелистуудын дурдсан асуудлууд дээр бид нар өөрсдөө оролцож, хувь нэмрээ оруулж, шийдлийг үзүүлэхэд импакт үзүүлэх боломжтой цаг үе дээр ирсэн байгаа. Тэгэхийн тулд бид нар өөрсдөөсөө шалтгаалсан итгэл үнэмшлэрээ суурилж, өөрийнхөө амийг сайхаас гадна нийгмийн итгэх оролцоотой байж, тулгамдж байгаа асуудлуудыг хамтын сэтгэлгээтэйгээр шийдэж чадах юм бол бид нар өөрсдөө өссөн ирээдүг бүтээх боломжтой гэдгийг хэлмээр байна. За тэгээд панелистуудаас сүүлийн асуултыг хамтдаа асууцгаая. За эхний асуултыг болохоор би Ариун заяагаас үргэлжлүүлээд асууя. Илүү залуучуудад зориулсан уриаллага зөвлөгөө талаасаа боловсролыг сайжруулах, боловсролыг илүү хүртээмжтэй болгох, ирээдүйд бид нар бэлэн болж утга учиртай хүсэл эрмэлзэлтэй амьдрахад залуучууд бид нар юуг анхаарах ёстой вэ? Та ямар зөвлөгөө өгөх вэ? Сая насан туршийн боловсрал гэж зөндөө ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэр нь өөрөө яг ингээд айгүй гой сонсогддог. Гэхдээ би бол одоо жишээ нь 10 жилийн өмнө та нарын суудлын дээр сууж бол би л ойлгохгүй. Юу яриад байгаа, юу лаглаг том тий гоё ах ихч нар гарч ирчээд би л юу ч ойлгохгүй. Тэгэхээр би мөр айгүй энгийнээр л ингээд юмыг айгүй тайлбарлах туфтаа. Насан туршийн боловсрал гэдэг миний хувьд бол манайхаа одоо та нар ингээд ажил дээр гарна шүү дээ. Ажил дээр гараад зөндөө юм сурна. Шууд ажил дээр мундаг болчтгоо. Зөндөө юм сурдаг тий. За тэгээ ажил дээр гараад ажиллаа хийж сурна, харьцаж сурна. За тэгээ гэр бүл болоод одоо энэ дунд аав ээж нар одоо удахгүй болно тий болцсон ч байгааж маадгүй. Яаж сайн аав ээж болохоо хүртэл сурд юм бэлээ. Одоо би 2 настай охинтой би бүр ингээ амар суралцж байгаа байхгүй юу. Тэгээ цаашлаад одоо ингээд бизнес хийвэл яаж ингээд багаа өдөрддөө ингээд ерөөсө бүх одоо амьдралын үе шатны алхамд хүн суралцнаа гэдэг чинь л насан туршийн боловсрал гэдэг байгаа. Тэгэхээр миний хувьд болохоор та эдийг ингээд одоо өнөөгийн боловсролын систем та нар тийм ээ сайнаач нөлөөсөн байж магадгүй, саараач нөлөөсөн байж магадгүй. Гэхдээ яг эндээс хэдүүлээ боловсролыг үзэн ядч дуусч болохгүй. Одоо муухай багштай байсан байж болно. Надад бол зөндөө олон муухай багш ингээ гомдоож исэн багш нар байдаг тий. Тэгээд тэр багш нарт эргээд бодохоор өстой тэр хичээл тэр багш өөр байсан бол би дуртай авах байсан ч гэдэг юм уу тий. Одоо би жишээ нь ингээ тооны багш тоонд айгуу сайн байсан чинь тооны хичээл дээр би ингээ найзуудтайгаа инээлдээ суужсэн чинь намайг тэр тооны багш өстой айлгүй хөхөн хамаргүй гэж гэд бидрийг ингээ инээхийг амар муухай шейминг ичгүүртэй байдалд оруулж ирсэн байхгүй. Тэгээ тэрнээс хойш тэр анги дээр би инээж чадхаа болсон. Тэгээ тэрнээс инээж чадхаа болсон чинь тэр хичээлдээ дургу болсон ч юм уу. Тэр ийм байдлаар та нарт боловсролын систем ямар нэгэн одоо шарах үлдээсэн бол it's okay манайхаа зүгээр. Тэгтээ боловсролд дургу болж бид нар дуусч болохгүй. Бид нар суралцахуд хайртай байх хэрэгтэй. Тэгэхээр боловсролд үргэлж боломж олгоосаа гэж хүсэж байна. Дараагийн амьдралын тэр шин чаптер тийм ээ шин одоо тэр хуудас чи юу байх юм тэнд би юу сурч болохоор байна тийм шин захиралтаас бол за энэ захирлаасаа юу сурч болох вэ шин найз нөхдийн хүрээлэлтэй болсон бол энэ найз нөхдөөсөө юу сурч болох вэ гэд яг тэр суралцах үед хайртай байгаасай гэж хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Дараагийн асуултыг инх мөх захирлаас асууя. Боловсролын ирээдүг тодорхойлоход залуучууд бид нар өөрсдөө хэрхэн идэвхтэй оролцох вэ? За ер нь яагаад оролцох ёстой вэ гэдгээ би товчхон хэлээ хариулъя. Ерөнхийдөө сүүлийн 30 жил одоо та нарын одоо өмнөх үе томчууд нь боловсролын салбарын асуудлыг шийдэж чадсангүй. Ерөнхийдөө бол фейлдчихлээ. Ийм учраас болохоор ерөөсөө залуучууд нь өөрсдөө орж ийн боловсролын системийг шинчлэлийг дуу хоолой нь болоосоо гэж миний хувьд хүсэж байгаа. Одоо өнөөдөр яагаад 17-8 хичээлийг заавал ерөнхий боловсролын сургуульд үзээд байгаа. Эмч болгож байгаа ангидаа эмч болоход шийдсэн сурагч жишээ нь химийнхаа хичээлийг илүү үзэх байтал яагаад төгсөлтөө зураг зүй хичээл үзээд байгаа. Энэ асуудлуудыг дуу хоолойн залуучууд өөрсдөө байх хэрэгтэй. Та нар дүүнийхэн талаар бод, хүүхдүүдийн талаар бас бод. Яг л энэ систем дараагийн 30 жил яг л хэврээ байх юм бол яах вэ?
Тийм учраас ерөөсө залуучууд маань та нар нэг уриалах юм бол та нар л оролц. Өөрсдөө одоо дуу хоолой бол одоо л амархан болсон байна шүү дээ. Заавал одоо мэдээ те сайтууд дээр гарахгүйгээр өөрийнхөө сошиал нэтворкийн сайтаар юугаараа дамжуулаад та бүхний дуу хоолой хүрэх бүрэн боломжтой. Тийм учраас та нэг бүгдөрөнгө сайхан идэвхтэй гэж би өсөж байна. Тэгээд энэ бол боловсрол танаас хол сэдв биш. Та нар бүгдөө болсон системээр явж сайн муу талын эргээд эргцүүлээд чадна. Тийм учраас бүгдэнд нь бас боловсролын салбартаа бас дуу хоолойгоо өргөж байгаарэ гэж хүсмээр байна. За баярлалаа. За өсөх хоёр менежерээс асуух сүүлийн асуулт бол олон улсын түвшинд өрсөлдөхөд залуучууд юуг анхаарах хэрэгжүүлж хөгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна. Тэгээ энд хүрэлцэн ирсэн байгаа залуучуудад зориулаад өөрийнхөө туршлага дээр үндэслээд бид нартай зөвлөгөөгөө хуваалцаач. За би юу бас Америкт төгсөөд Америкт нөгөө хамгийн том үйлдвэрлэгч тийм корпорат компани ажиллаж исэн байхгүй юу. Тэгээ тэнд ажиллаж байхад бол ингээл айгуу гоё ингээл өндөр цалин аваад ингээл юмнуудаа хийгээл ингээл яваал гэдэг. Би гэхдээ боловсролтой холбоод энийг тайлбарлаж байгаа. Нэг 2 сар ингээл айн монголоор ярихгүй байжгаад монгол хэлээр ингээл гинт ээжтэйгээ ч юм аавтайгаа ярихаар ингээд тархин дотор нэг юм болд юм шиг байгаа. Амар ад жаргал өгдөг байхгүй юу. Тэгээд одоо ингээд яригдахгүй байгаа нэг амар том асуудал байгаа. Нөгөө жижиг орнуудад тулгарч байгаа. Энэ тухайн энэ жижиг орнууд хэл соёлоо ер нь яаж авч үлдэх юм бэ? Одоо энэ хиймэл оюун ухааны тусламжтайгаар би англиар ямар нэг таск хийх, монголоор ямар нэг таск хийх хоёр англиар хийхээр баг 3 4 дахин бүтээмжтэй ажиллаад байгаа байхгүй юу. Тэгэхээр миний ингээд үндсэн энэ зарчим чинь баг ингээд англи хэлээр л юмнуудаа хийгээд ахаар дараагаар жиж байгаа хүүхдүүд ч гэсэн ер нь ингээд англиараа л ажиллаад улам бүтээмжтэй ажиллаад ингээд яваад ахаар тэгвэл бид эдийн нөгөө боловсролын хамгийн чухал хэсэг монгол хэл байгаа те. Монгол хэлээ бид нар яаж авч үлдэх үү? Энэ дээр айгүй том аюул тулгарсан байгааг одоогоор нийтдээ нэг ярихгүй л байгаа л да. Тэр энийг аврахын тулд түрүүн инх мөх захирал хэлж чинь бүгд тэ оролцооч гэдэг. Тэг яаж оролцох юм бэ гэхээр та хэд маань монгол хэлээрээ их хэлээрээ их контент бүтээх хэрэгтэй. Контент бүтээгээд тэрийгээ Google дээр, интернетээр байршуулаад тэр нь индекс хэлбэрээр ороод тэр нь энэ том алгоритмуудаар ингээд сургагдчих хэвээр. Тэгжиж бидний дараагийн үеийн залуучууд хиймэл оюун ухааныг ашиглахад англиарч ашигласан, монголоорч ашигласан адилхан бүтээмжтэй байж иж бид нар энэ хэл соёлоо авч үлдэх юм шиг юм хувийн бодол төрөөд байгаа. Тэгэхээр энэ дээр бид эдийн оролцоо, контент аягуулсан бүтээх хэрэгтэй. Аягуулсан оролцоотой байх хэрэгтэй. Тэгээ ур чадварын зүгээс бол мэдээж ингээ нөгөө трендүүд бол ойлгомжтой байгаа шүү дээ. Одоо 21-р зууны үеийн 15 чухал ур чадварч гэх ингээл гарцсан байгаа. Тэгээ тэрнтэй хамгийн гол нь заавал тэр трендийг бас даваад ах шаардлагагүй. Та хэд маань өөрсдийн яг тохирсон би одоо дэлхийн тренд буцаад Монгол руу ирж гинүү гэж бодоод байгаа байхгүй юу. Бид ч нөгөө нүүдэлчин соёл ахаагаар ингээл нүүж байрсан гэсэн ямар ч юм хог хаяхгүй нүгэл гараа явдаг те. Барууны орныхон ч амар их юм худалдаж авч овоолж ирсэн. Одоо юу нэг ингэж болохгүй юм байна. Юм хайхаа болио гэдэг ингээд буцаад Монголын юм руу ирж байгаа байхгүй. Тэгэхээр бидэд өөрсдийнхөө юм дээр айгу үнэнч хэл соёл авч үлдсэн ийм нийгмээ байх юм бол буцаад бид нар 13 дугаар зуун шиг тренд болж чадна. Баярлалаа. Ямар амар юм бэ? Баярлалаа. За сүүлийн асуултыг би асуултаа асуухаар нь боллоо. Бэлдсэн асуултаа. Тэгээд тунгалаг зохицуулагчаас энэхүү хэллүүл зүйлийн дүгнэлтийг ер нь танд үлдээ. Тэгээд ирээдүйн боловсролын талаар таны харж байгаа өнцөг нөгөөтэйгээр залуучууд бид нар ирээдүйд бэлэн байгаан тулд юу хэрэгтэй вэ гэдэгтэй холбоотойгоор энэ хэл зүйлийн дүгнэлтийг танд үлдээ. За баг 2 асуултанд хоёуланд нь манай 3 панелист удаа дараа хариулсан. Насан туршдаа суралцах lifelong learning. Энэнгүүгээр одоо өнөөдөр бид нар нийгмийг ч авч явж чадахгүй, тулгамдаад байгаа асуудлуудаа шийдэж чадахгүй, ажил хөдөлмөрийн одоо зах зээл дээр борлогдох ур чадвартай ч байж чадахгүй. Тэгэхээр энэ насан туршдаа суралцах гэдгийг өдөр тутмын үйл хэвшил болгож явахгүй бол одоо болохоо болцсон цаг үе ирсэн байна. Тэгээ сая боловсролын багц хууль батлагдахад насан туршдаа суралцсан үзэл баримтлалыг анх удаа хуульчилсан. Гэхдээ манай төрийнхэн л ойлгоход хол баг шиг байна. Бодлогоо батлуулахаа хууль зүйн яамд өгөхөр ойлгодгүй. Энэ насан туршдаа суралцах уу гэж яг юу хэлээд байгаа юм те. Тэгэхээр өнөөдөр залуучууд та нар хоёр дахь нэг гол санаа бүх одоо панелистуудын хэлээд байгаа санаа бол оролцооч. Оролцохгүй бол бид нар муу муухай бодлоготой чигээрээ одоо ирээдүй бүрхэг чигээрээ байна. Тэгэхээр боловсролыг чанартай болгоё, хүртээмжтэй болгоё, эрхтгийгш болгоё. Одоо өөрсдийнхөө хүссэн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол авъя гэвэл
оролцохоос дуу хоолойгоо гаргахаас өөр ямар ч сонголт бид нарт үлдээгүй гэдгийг одоо бид дөрвийн зүгээс бас хэлж байна. За хамгийн сүүлд хэлэх ёстой нэг зүйл бол юу вэ гэхээр боловсролын ерөнхийдөө нэг хувь хүний хөгжил, хувь хүний одоо албан тушаалын мань амьдралын шатаар, нийгмийн давхаргын шатаар өсөх тэр үүргийг голчилж бас яриад байдгийг. Тэгвэл боловсрол чинь энэ nation building буюу энэ үндэстэн бүрэлдүүлэх юм том үүрэгтэй байдгийг. Тэгтэл та нараас цаана өөр хэн үлдсэн бэ? Бичиг үсэггүй хэн үлдсэн бэ? Ерөнхий боловсралгүй хэн үлдсэн бэ? Дээд боловсрал эзэмшиж чадахгүй, төлбөрийн төлөхгүй байгаа, төлж чадахгүй байгаасаа үлдсэн хэн бэ гэж өөрөөр хэлбэл нийгмийн бусад хэсгээ татаж явах чинь эргээд та нар бид нар бүгдээрээ сайн сайхан нийгэмд амьдрах тэр одоо боломжийг үүсгэх юм аа. Тэгэхээр энэ боловсролын нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийгмийн сайн сайхны төлөө гүйцэтгэх үүрэг гэдгиймийг бас давхар та нар бодож тийм ээ цаашдаа оролцоондоо бас ярьж яваараа. Энийг боловсролын эрхтгч байдал, equity, equality гэж ярьдгийн шүү. Энийг уншиж Баярлалаа. Чин сэтгэлээсээ үн цэнтэй агуулгуудыг хуваалцсан эрхэм панелистуудаа маш их баярлалаа. Бүгдээр халуун алгадчлалтаар урам өгцгөөе. Үн цэнтэй цагаа зориулсан. Хоёрдугаарт нэмэх нэг одоо зүйл нь бидний үеийн залуучууд технологийн тусламжтайгаар peer to peer learning буюу бие биенээсээ маш урттайгаар суралцах боломж байгаа. Тийм учраас бидний үеийн тулгамдж байгаа нэг асуудлыг шийдсэн байгаа Монгол юм уу гадаад хүн байгаа. Бидний зорж байгаа зүйлийг хийж бүтээж байгаа бидний үеийн залуучууд байгаа. Тийм учраас хэдүүлээ community based хэлбэрээр бие биенээсээ суралцах замаар түрүүний манай илтгэгч панелистуудын дурдсанчлан биедан суралцаж, насан туршдаа суралцаж, тасралтгүй суралцгаа гэж нэгдүгээр төрөлмөр байна. Хоёрдугаар хэдүүлээ нийгмийн асуудлаа хамтдаа шийдэж олон улсын түвшинд өрсөлдөх шаардлага өмнөх үеидтэй харьцуулахад маш өндөр түвшинд ирээд байгаа. Тийм учраас бүгдээрээ хамтдаа тасралтгүй суралцъя. Нийгмийн оролцоотойгоор олон улсын түвшинд өрсөлдөцгөөе гэж хэлмээр байна. Тэгээд цаг гаргаж ирсэн эрхэм панелистуудаа маш их баярлалаа. Бүгдээрээ цойлс их амжилт гаргахыг хүсэн өрөөё. Бүгдэнд маш их баярлалаа.